Эренчингийн чойном охиндоо илгээх захидал. Зууртхан жаргалт тэр нэгэн жилийн зуны нарны хилтерхий болж үлдсэн. Зулцхан жаахан охин минь сайн уу? Зутруухан минь аавч нь илгээе. Эр хүн шиг эрвэлзэж явах цагийн эрх чөлөөний минь эмтэрхий болж үлдсэн. Эс таних охин та сайн байна уу? Эцгийнхээ мэндийг хүлээн авна уу? Би шоронгоос бичиж байна. Бичихтэй чанга дэглэмээс бичиж сууна. Битгий гайхаарай охин минь. Би сэтгэлийн бяцхан соронзон минь. Жаахан тэр соронзонд татагдалгүй жаргал зовлон хоёрын хил алхахдаа аав чинь зөрөгтойч байж, тэнэгч байж, архитай, нөхдөдтэй, нэр төртэйч байж. Хүн ер нь дэлхийн татах хуйлтай хүч сорилцож хөл дээрээ босдог юм. Уул өөд авирч огторгууд нисдэг юм. Унахтаа нөгөө л газартаа ундаг юм. Газар тунаа зогсохгүй, газар дор, гарцаагүй ноёлох таталцлын хуулиар эцсийн эцэст нойрсдгийн малаг өрмөн эцгийн зүрхний алтан соронзон байна. Төвөөс зүгтах хүч болж аав чинь төмөр торлуу солиршгал орсон. Зүггүй цаг дуусч үр чамдаа татагдан зүрхний минь үлдэц хэлбэлзэнхэн байна. Өдийд миний охин том болоо бизээ. Өнгөрснийг шогилсон юм шиг, ирээдүйг зөгнсөн юм шиг, өөр хүн ойлгохын эрхгүй зургуудыг өнгийн харандаагаар ирээлж суугаа биз. Аавынхаа шүлэг бичдэг хэлийг айхтар сайн сураа биздээ. Ээжтэйгээ аж тач ярьж байгаа биз. Сайн сураарай. Алдаагүй цэвэрхэн бичдэг болоорой. Харагдсан бүхнээ багшаасаа асууж, харагдаагүй бодогдсон бүхнээ ээжээсээ асууж бай. Харин охин минь, аав яасан бэ гэж хаанхын хинээс ч битгий асуугаарай. Энийг хинч чамд хэлж өгөхгүй, ээж чинь ч үнэн хэлэхгүй битгий асуу. Эцсийн эцэст цаг хугацаа чамд бүхнийг хэлнэ. Энэ дэлхий дахин хэлж өгөх болно. Магадгүй чи балчир хүүхдийн ухаанаар маргааш ч юм уу, өнөөшин ч юм уу аавыгаа ирээсэй гэж боддог л байлгүй. Агууа сайхан ир бий гэж санддаг байлгүй. Олимпийн чөлөөт бүхийн аврах шиг омголон тэнхлүүн өндөр зузаан онц хоёр хувцастай бас сайд шиг одон тэмдэгтэй гялалцсан машинтай гэрэл цацарсан тийм лутав гэрэнчнүүдэнд сүндэрлэн зогсож олон түмнийг шавуулж чанга дуугаар охин минь гэж дуудна хэмээн бодно болов уу? Эвээ гэжтэй охин минь зөв. Эцэг нь охиндоо хүн хүндээ инхри сайхан харагдах ёстой. Энэ бол гэвч номын үг юм шүү. Одоо би охиныхоо санаагаар очжээ гэж бодъё. Үүдэн дээр чинь чөлөөт бүхийн аврах шиг биш, чөтгөр шиг амтан зогсож байх вэ. Зүрхийн ухаад авчихсан юм шиг зүүн тал нь хоосон, цээж нь хазгай, зүдрүү туранхай, нөмхөнд нүцгэн, зүс нь хувхай цагаан хүн харагдах вэ. Хатаасан шарил шиг энэ хүнийг хараад чи яана? Аргагүй зүгтэн. Хаалганы цаана орж ээжээ дуудана. Ээж чинь чаана, гэр чинь чаана. Хой дур дөрөөний чинь айлын аавууд, хорны дарга, цэцэрлэгийн чинь багш, шилэн тэрэгтэй том дарга чаана. Шинэ аав чинь бүрч их айна. Айхын эрхэнд чи уйлан хайлан аав биш яв гэж хашгирах бах. Аргагүй шүү дээ. Гэвч харыг цагаанаар, ариун цагааныг хараар нууж болтгүй юм. Нэгэн цагт энэ муухай хүн нэрийг чинь чамд өгсөн юм. Бичгийн ширээний эзэн явах цагт биеийг чинь чамд хайрлсан юм. Төрөх газрын цонхоор анх чиний төөх хөрөхгүй улаахан нүрийг хараад сансарт ниссэн гагаарнаас илүү сандарч байсан хүн бол би билээ. Хатуу ааштай үйлчлэгч авгаагүй рааж, халуун савтай цай барин хоргоож, 10 өдөр шин төрхийн үүдэнд аргамжаатай байсан хүн бол би билээ. Гарах өдөр нь үлгийтэй чамайг ганган сайхан ээжтэй чинь хоёуланг нь энэ дэлхийн 3 миллиард хүнээс эцгэн гэж өнссөн хүн би билээ. Үлгийг чинь түшиж, даабогч нь хуурайлж, өглөө эртийн жавраар сүүнд зогсож, мөлхөх цагт чинь өвөр дээрэн дэвхцүүлж, мөн чолон өмдөө нэвтлүүлсэн юмсан. Орд түшээ төхөлд орж байхад чинь орхиод аав чинь явсан юмсан. Охиныхоо амаар хэлсэн нэг ч үгийг одоо болтол сонсоогүй л явна. Тохон чиний биеийг хэрхэн өсөж, том болсныг үзээгүй л явна. Хэнийг дуурайж, юу юус сурч, хитэн яахыг хараагүй л явна.
Гэвч өвлийн энэ шүн дөлөөр гэрэл гэгээ болж алс газраас даарсан зүрхийг минь ээх охин буй гэж дандаа бодож сэтгэл бүлээсдэг юм. Бүлээсээ зогсохгүй халуусгаж бүр сэтгэлийн ганг тайлах бүсгүй үр нэгэн ширхгийг би бүх дэлхийн нэрийн өмнөөс хүснэ. Дамжиггүй чи өснө охин минь. Даарсан ч өснө, халуутсан ч өснө. Хаврын ногоог гიშгэлсэн ч ургадаг юм. Хагасын тас татсан ч ургадаг юм. Хайлаас шиг муу аав чинь эзэгүйч, хангаа шиг сайхан ээж чинь байхад миний охин юугаар дутах вэ? Хүний охины жишээл өснө. Ээж чинь чамд юм бүгдийг өгнө. Эмэгтэй хүний гоо сайхныг өөрөө эзэмшснийхээ хэрээр чамд өгнө. Эрдмийг л харин өгч чадахгүй байх. Би ч гэсэн ээж чинь ч гэсэн чамд биеийг чинь өгөхөөс ухааныг өгөхгүй. Өгөх дургүйтэй өгөхгүй байгаа юм бишээ. Өөрчлөн хөгжихийн хуулийг хүндэлнэм. Орчлон сүүдэр талаас нь хардаг одооны миний нүдээр чи агуу их 21-р зууныг аав шигээ танхаа харж болохгүй. Эсрэг их 21-р зуунд ээж шигээ зүгээр сууж болохгүй. Эрдмийг тэгхтээ сурнуу байна уу? Энэ бол чиний хэрэг охин минь. Оюун эрдмийг зэрэмдэглэж сурснаас огт сураагүй дээр байдаг юм. Муу жолооч тэрэгтэйгээ цуг мухар ганг руу онхолддог юм. Онхолдохдоо бас хамт явсан олон хүнийг сүйд хийдэг юм. Оюун эрдэм түүнтэй адилхан огт сураагүй бол харин аюулгүй. Эх орон ард түмэн хоёртоо чи эрдэмтэйж зүтгэн, эрдэмгүйж зүтгэн. Эгэл олныхоо юуг бүтээн түүнийг эн тэндээс нь дэмжилцэх ёстой. Халуунаас тасарсан үрийн хувьд хайр тохин чамаасаа би хүн төрлөختний нэрийн өмнөөс хүсгцүүл нэг байна. Үрд чи хүүхэд хിവэрэ үсэндээ тууцтай, амандаа чихэртэй үсэрч цохорч явахгүй. Мөдхөн үйл явдалд оролцох нас чинь болно. Аав ээжийнхээ залуу насыг ахин чи шинээр давтна. Арай гэрэлтэй, арай уужим. Алтанхан өдрүүд чамд ноогдно. Над шиг зураач бол гэхгүй. Найз нар шиг минь шүлэгч бай гэхгүй. Дамдаа шиг баримлч бол гэхгүй. Даш тулам шиг хөгжимч бай гэхгүй. Ер нь тэгээд охин танхил бий чинь ертөнцийн хүний олон нарийн эрдмээс алийг ч сурахгүй өнгөрч болно. Аав чинь үүнд буруу өгөхгүй. Харин сайн шүлэгчийн охины хуваар чи сайнаас сайн уншигч байх хэрэгтэй. Ойлгуулдаг зохиолчоос гадна ойлгодог уншигч байх хэрэгтэй юм шүү. Зураач хүний үр садын хуваар чи зураг таньдаг нүдтэй байх хэрэгтэй. Хүслийг ойлгож чанарын танилгүй хүний бүтээлийг хүн дүгнэж чадахгүй. Яаж ч чи гойж гангаллаа гэсэн яс угсаага далдартал гоёод хэрэггүй. Ямар ч ном олон хэл сурлаа гэвч яруу сайхан монгол хэлээ мартаж болохгүй. Энэ хэлээр аав чинь эхнийхээ шүлгийг хэлгэсэн юм. Энэ л хэлээр аав чинь эцсийнхээ шүлгийг хэлэх болно. Энэ хэлээр дуулж, энэ хэлээр уйлж, энэ хэлээр онож, энэ хэлээр алдаж эцэг чинь өөрийнхөө хөшөөг өөрөө эл монгол хэлээр босгосон юм шүү. Азийн цээжин дээр Монгол гэдэг агуу нэрийг сэлмэрэн сийлсэн тал шиг сэтгэлтэй уул шиг хүмүүсийн тасархайн гэдгээ мартаж болохгүй. Амарч газрын хаалганы завсраар амрын асууж ээжийг чинь уйраасан анхны бүүвийг манцун дээр чинь аялан дуулсан энэ хэлийг чи гарцаагүй сайн сурах ёстой, гажиг бүхэнтэй тэмцэх ёстой. Ганцхан чамаас үүнийг хүснэ, газар дороос ч гэсэн хүссээр байх болно.